Ямар яриа. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлын нэгдсэн чуулганы оролдоон дээр Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын тэргүүн бол одоо улсын хурлд харьцсан бүлгийн гишүүн Баярмаатай ёс зүйгүй байдлаар харьцсан зарчмын шаардлагын хариу. Ер нь энэ дээр одоо өнгөрсөн 7 хоногт бүлэг засварлага авсан энэ асуудлаас үүдэлтэй. Та энэ дээр юу яг юу гэж тэгэхээр ажил хайсан магаштай арчил намын гишүүд тийм хааштай энэ процессыг яаж одоо ингээд 30-40 минутын дараа бүлэг өөрөө хурлаа дуусгаад мэдээлэл өгнө. Тэгэхээр бүлгээс гарсан зүйл бол бүлгийнхаа мэдээлэлээр хаагдчих явах учиртай. Энэ байлгаас бол одоо завсарлага аваад байна шүү дээ. Засаг хамтарсан сайд нар бол шуулгын байгууллагын бас руугаад байгаа. Тэгэхээр яг одоо нэг арчил намын Миний байр суурь бол миний байр суурь бол ажил явах хэрэгтэй гэдэг ийм л байр суурьтай. Баярмаа гишүүний тавилын зарчимтай чагцаач гэдэг юм ийм мэдээлэл гараад байна да. Одоо засаг хамтарсан байгаа болсон байгаа 8 сайдаа шахаж гэдэг юм уу байр суурь нэгдэхгүй юм гэдэг ийм мэдээлэл гараад байна. Ер нь яг бүлгийн хурал дээр тийм айхтар шахсан махсан юм байхгүй шүү дээ. Тэгээ одоо би хэлж дээ дахиад хэлье бүлэг дээрээс үүдэлтэй асуудал бол бүлэг одоо тайлбараа хийнэ. Тэгэхээр сайд нар бол бид бол ажлаа хэн бүлгийн асуудал тустай л гэж үзэж байгаа юм байна мөн үү? Үгүй л бүлэг бол бүлгийн мэдээллийн цагаар та бүхэнд тухайн асуудлынхаа мэдээллийг өгөх ёстой. Тэгэхээр ойлголцож болохгүй зүйл байхгүй миний тэгээд танаа бүлэг дахиад ингээд уучлах ингээд хурлаа суухгүй гэж явах юм бол Үгүй ер нь тэгээд ойлголцож болохгүй зүйл байхгүй шүү дээ. Ер нь их хурлын гишүүд их хурлынхаа гишүүний микрофоноор янз бүрийн л асуудал ярьдаг тийм ээ. Та нар одоо сүүлийн 30 жилийн их хурлын түүхийг эргээд харах юм бол тэгээ их хурлын гишүүн хүн одоо яг өөрийнхөө микрофоноор хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй шүү дээ. Тийм биз? Нэг нэгээ улгаачаараа дуудацгаасан. Нэгнийгээ алуурчингаар нь дуудаж исэн. Янз бүрээр л ярьдаг. Энэ бол одоо Монгол Улсын их хурлын гишүүний бүрэн эрх гэж ингэж үздэг учраас бол тэр хүрээндээ асуудал нь шийдэгдээд явах ёстой. Нэг. Хоёр дахь нь бол мэдээж ойлголцохгүй зүйл байгаа бол тэрийгэ ойлголцоод цаашаа явах ёстой. Хамгийн гол нь ажил урагшлах нь чухал байгаа. арчил нам улсын хурлын арчил намын гишүүд Монголда та сөрөгчний намын даргын үүднээс ер нь аяг арчил намын гишүүний өмөрч үйлдэлгүй. Гэхдээ би ардын намын зарим гишүүдийн тухай татуу бүтүү зөндөө хэлжсэн. Цаашдаач хэлэх байх. Тийм учраас бол тэр яг их хурлын гишүүн хүн их хурлын гишүүнийхээ микрофоноос өөрийн гэсэн үжил бодож байгаа зүйлээ илэрхийлэх бүрэн эрхтэй штэ. Би хамгаалж өмгөөлж байгаа хэрэг биш шүү. Тийм учраас бол энэ бид бол одоо хуулийн хүрээнд бүх ажил явна гэдэг ийм л байр суурьтай байна. Ойлголцол бий болно. арчил нам бол одоо Тэгээд одоо өөрснөөс асууад байгаа юм шүү та нар. Өөрснөөс асуултаа. Наад асуултаа. Тэгэхээр ер нь энэ Баярмаа гишүүний одоо үнэхээр гомдсон ийм тухайн хүний хувь хүний асуудал байна уу? Засаглал хоорондын асуудал байна уу? Засаглалын асуудал байна. Баярмаа гишүүний тэрийг далимдуулж үнэхээр арчил нам бас гишүүд өөр нөхцөл байдлыг шаардаад байна уу гэдэг ийм зүйл улс төрийн үндэс харагдаад байна л да. За арчил нам бол дотоодоо арчилтай зодтол хэрэглээд асуудлаа шийдээд явдаг. За ийм арчилтай намаа Баярмаа гишүүний хувьд маш их гомдож түнсдэг учир ийм нөхцөл байдал үүсэж байна уу? Эсвэл тэрийг далимдуулж өөр асуудал зөвхөтэй нү те. Энэ дээр та бас нэг улс төрийн далимдуулсан юм бол энд байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Бүлгийн дарга ч гэсэн энэ тухайд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. яг болсон процесс дээр та юу хэлэх вэ? Одоо жишээлбэл Баярмаа гишүүн тэрийг ёс зүйн орол ярих хэрэгтэй шүү дээ. Хэн нэгний ёс зүйн тухай би энэ дээрээс зогсож иж болох уу? Би их хурлынхаа микрофон дээрээс бол байр суурийг илэрхийлж болно. Тэгэхээр бүлэг дээр та одоо намын даргын хувьд ямар одоо байр суурийг илэрхийлж байна вэ? Нууц биш бол цаашдаа ер нь ажил явах хэрэгтэй гэдэг үнцгийг хэлж байна гэсэн үг үү? Тийм, ер нь бол айхтар юм алга. Бид бол ажиллаа хиймээр байна. Гадна дотнох нөхцөл байдал бол тийм амаргүй байна. Амар юм бол алга ба штэ. Нүүрсний өмнө 40% унтсан байна. Хаврын ажлууд хүдээгдэж байна. Наад зах нь одоо нооллуурынхаа экспортыг яах юм бэ гэдэг ажил байна гэдэг. Хийх ажил бол зөндөө их байгаа. Энэ төлөвлөсөн ажлуудынхаа ард гарах учиртай шүү дээ. Тийм. Түүнээс биш одоо тэгэл нэг асуудал үүсгээр тэрийг ингээд 7 хоног, 2-7 хоногийн хэрүүл болгоо яваад ивэл ямар ч утга учир байхгүй. Та намын даргын
бүлгийн гишүүнээ өмөрч хамгаалж нэг үг. Би бол ямар нэгэн байдлаар манай намын Буруудагч шүү дээ. Одоо тухайлбал нөхрийнхөө хүүхдийг гаргаагүй гэдэг хүртэл ийм мэдээж. тэрийг танаа мэдээллийнх нь л тарааж байгаа үст. Харин тий. Одоо үүсэж байгаа нөхцөл байдалтай. Тэгээ хэвлэл мэдээллийнхний манай хэвлэл мэдээллийнхний та нарын онцлог байгаа үстэй. Хин нэгний асуудал гарахаар тэр хүнийг шарж иддэг тий. Түүнээс биш энэ бол нэг ингээд өндөр аваад байх асуудал ерөөсөө биш. Бичмээр санагч байгаа үстэй. Та бүхэн ямар нэгэн зүйлийг зохиогоод ч юм уу тий. Таны Ийм л зүйл хувьд байна. бүлгийн даргийнхаа байр суурьтай бол санал нийлэхгүй л гэж байна. Юу гэнэ? Бүлгийн шийдвэртээ санал нийлэхгүй байна гэж байна. Наадах ч юм бол мушгин говьлж байна. Таны үгнээс ингэж ойлгогдоод байна. Ажил явах хэрэгтэй шүү дээ. Ажил явах хэрэгтэй нэ. Бүлгийн дарга болоод энэ өөрсдөө зарчмын шаардлага тавьсан энэ байр суурин дээр зогсноо гэдэг агуулга чинь таны хэлсэн үгтэй Үгүй шүү. Би бол ажил явах хэрэгтэй, ойлголцох хэрэгтэй гэдэг л зүйлийг хэлж байгаа. За баярлалаа.